За энэ хилцүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст минь төргийа. Тэгээд бас идэвхтэй оролцож байгаа бодвол нэлээд олон төрийн бус байгууллагууд харагдаж байна. За оролцож байгаа хүмүүс сүний эрхийн үндэсний комиссийн дарга бямд орж байгаа бол нэлээд тодорхой график тооцоотой тоонууд хэллээ. Мөн лантун дохио төрийн бус байгууллагын тэргүүн ганц авахлан бас үйл ажиллагаагаа бид нар ингэж ийм богино хугацаанд бие үр дүнтэй ажлыг одоо иргэдийн хувийнхны санаачлагаар ингэж хийж гүйцэтгэлээ. Тэгээ энийг бол төр цааш нь копи паст хийгээд явах тийм боломжтой шүү гэсэн бас юм иргэдийн санаачлагыг гаргаад явж байгаа. Одоо тайлгналаа. Баяр хүргэе. Мөн цагдаагийн сэн байлаа сая. Өслөн оёг бол бас өнөөгийн үйл ажиллагаагаа ярьж байна. Тэгээд тулгамж байгаа асуудлаа хэрхэн хамтарч ажиллах талаараа саналаа ярьж байна, сайн хэлж байна. 17,000 орчим хүнд нэг цагдаа өрөлцөхгүй байна гэд мэдээж энэ төсөвтэй холбоотой баг. За миний хэлэх гээд байгаа юм бол бас л энэ сэтгэл сэтгийлэм гэмт хэрэгүүд ойрхон хугацаанд гарч ийн, өглөө босоод ямар нэгэн муу мэдээ сонсож байна. Ийм зүйлүүдээр Монгол улс маань ингэж мэдээлэлээр хангагдаад яваад байх юм аа. Мэдээж энэ бол өчигдрөөс эхлээгүй. Энэ бол бидний 27 жилийн маань л түүх. Зах зээлийн одоо нийгэм рүү шилжиж байна. Бид нар их сайхан нийгэм рүү орж байна. Энэ зах зээл гэдэг юмыг далдгаар өөрөө зохицуулдаг юм байна гэсэн бодолтойгоор бид нар 27 жил явжээ. Эргээд харсан бид нар бас зохицуулах ёстой, төр өөрөө оролцох ёстой ийм асуудлууд зөндөө гарч ирж байна. Энийн нэг нь хүний эрхийн асуудал гэж. Дайлангуй энэ өнөөдрийн бидний хэлсэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл энэ асуудал маань үнэхээр төр анхааралтай авахгүй болохгүй хэмжээнд очсон байгаагийн нэг илэрхийлэл юм аа. Сая ярьж тэр 13 настай хүүхэд чочод буудалтай одоо хүчирхийлэгдсэн байдалтайгаар маш өндөр дооцтой согтолттойгоор нас барсан байна. Тэнд жочид буудалд авч орсон 2 хүн тодорхой байна. Нас орсон тодорхой байна. Ийм тохиолдолд энэ 2 гэмт хэрэгт нь хүн алчаад 20 гаруй хоног гадуур байцаагдаж явсан байна. Тэгээд өнөөдөр бид нар Монгол улсын нөхцөл байдлаа харъя. Дахиад би 27 жилийг яагаад яриад байна нөхөр энэ 27 жилд улс орныг удирдах явсан энэ их хурлын гишүүд ерөнхий сайд, ерөнхийлөгч, намын дарга нар бидний үр дүнгийн буруу үзүүлэлт юм аа. Энэ дээр бол бүгдээр санал нэгтэй байгаа, тийм ээ? Улс орныг удирдах явж байгаа бидний үйл ажиллагааны дүнг ингэж тавьж байгаа юм аа. Өнөөдөр өглөө бид нар 11:40-оос анхныхаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хийлээ. Энэ дээр ерөнхий сайд, шинээр сонгогдсон өрөлсөх, их хурлын дарга Меган Бенколд, миний бие ингээд анхныхаа хурлыг хийж байгаа. Анхныхаа хурлаар бид нар ямар сэдвээр хийгдсэн бэгээр ажилгүйдэл ядуурлыг өнөөдөр дайны хэмжээнд бид нар авч хэлцээ гэдэг анхны хурлаа хийсэн. Энэ хурлаар бид нар юу хэлсэн бэ гэхээр энэ гарч байгаа бүх муухай мэдээлэл бид нар бол ажилгүйдэл ядуурлалтай холбоотой. Ажилгүй байгаа, ядуу байгаа иргэд маргааштай итгэлгүй ийм хүмүүсээс янз бүрийн буюу муухай бүх зүйл гарч байгаа. Хин ч гэсэн адилхан, би ч адилхан, та нар ч адилхан. Хэрвээ маргааш маань ирээдүг бол бид нар яах? Маргааш ирээдүг бол өнөөдрийг би харгацаж өнгөрөөхийн тулд хамаг муухайр л орно ш. Ажилгүй хүн яах вэ? Ажилд авахгүй. 35-аас дээш насныхаа ажилд орох ямар ч боломж байхгүй. Мэргэжилгүй. 40 хүрсэн залуу бас ажлын байна. Ингээд эндээс гарсан хүүхдүүд яах? Аав ээж нь ажилгүй, ээж нэг төр зүрийн ажил хийдэг лангуун дээр зогсдог. Нийт лангуун дээр зогсож байгаа худалдаа үйлчлэгээ хийж байгаа хүмүүсийн бараг 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа ш. Ганцхан хийж байгаа энэ улс орныг энэ худалдааны эдийн засгаар тэтгэж байгаа хүмүүсийн 80 гаруй хувь нь дахиад нөгөө эхчүүд байж. Өглөөнөөс орой хүртэл нөгөө өдрийн орлогоо бодож л зогсно. Хүүхдийн сургалтын төлбөр, өдөр тутмын хүнсний төлбөр. Эр нөхөр юу хийдэг? Ихэнх нь зарим нь такси одоо дөрөөсөлдөг байх ингээд ажилгүй хүмүүс олон. Энэ бол өнөөгийн бидний нэг гэрийн л дүр төрх. Та ялангуяа гэр орол.
Өнөөдөр хөдөөгөөс нүүдэл асар хэмжээгээр ирдэг болсон. Энэ захын хорооллууд хашаатай хашаагүй энэ гэр хороол Улаанбаатар хотыг утаа гэж яриад байгаагаар ингэж дүүргэж байгаа. Энэ ажилгүйдэл ядуурлыг одоо цэг тавих зорилгоор анхны хурлыг өнөөдөр бид нар хийлээ. Энийг бол нийтэд зарлж бид нар дэмжүүлэх ёстой маа. Тэгээ сая хэлж байгаа тэр гамж авахлан бид нар өнөөдөр 7 хоног хүүхд хайрладаг биш, 70 хоног хайрладаг биш, 700 хоног хайрладаг биш. Ингээд үеийн мөнхөд хайрладаг байх юм бол энэ асуудлыг давж гарч чаднаа гэж. Мэдээж өргөс авж байгаа шиг тэр дор нь арилгаж чадахгүй бид нэр эвээрээ нэгдээд явъя. Дээрд хөршийн холбоо гэж байсандаа бид нар санаж байгаа тийм ээ. Хөршүүд өөрсдөө холбогдоод нийлээд тэрний хүүхэд тэр явж гин, энэний хүүхэд ийж гин гэд хоорондоо мэдээлэл өгөөд бид нар хуучин нийгмээс авах юмнууд бол зөндөө байгаа. Пионерын цуслан гэж ямар сайхан юм бэ? Хөдөлмөр цуслан гэж ямар сайхан юм бэ? Хөдөлмөр эрхлүүлдэг. Өнөөдөр одоо сошиал гэж ярьж байна. Өнөөдөр фэйсбુક дээр бид нар өөрсдөө томчууд, хүүхдүүд бүгд алтан цагаа тийшээ үрдэг болцсон. Нөгөө амьд харилцаанууд байхгүй болцсон. Энэ фэйсбુક дээр байгаа тэр хүүхдүүдийн тэр пост, хүүхдүүдийн ярьж байгаа сэтгэл чинь өөрөө судалгаанд орцсон. Хүний эрхтний 8 өнөөдөр зохион байгуулалтанд орцсон. Өнөөдөр манай хүчний байгууллагын тагнуул цагдаагийнхан энэ тал дээр санал нэг баг. Сар гарны өмнө би тагнуул прокурор цагдааг ажлын хэсэг байгуулад энэ болж болохгүй байгаа хар тамхины асуудал. Хүүхдийн 8, хүний эрхтний 8. Энэ гадуур дэм буудал гэдэг нэрээр хамаг муу муухайгийн үүр болж байгаа буудлуудын одоо зохион байгуулалтын шүлжээг илрүүлэх тал дээр ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсэг гаргаад дүнгээд байна. Бүх улс оронд ядуурл энэ гэмт хэрэг байгаа тохиолдолд энэ зохион байгуулалтаа гэмт хэргийг хамгаалдаг нь төрийн цагдаа нар байдаг. Эвээ бүгдийг хэлээгүй байна л төрийн цагдаа өөрөө энэ шүлжээг хамгаалж иж тэд нар тэр гэмт хэрэгээ хийдэг. Сая хэн бас ганж авахлан үгэндээ хэлж байна энэ тэр гэр хороолд байгаа энэ ядуу газрууд байгаа гэмт хэргийг тэр дүүргийн цагдаа мэдэхгүй байна гэж байхгүй гэж. Үнэхээр энэ цагдаа бүгдийг нь мэддэг. Нүдэн айных юм дээр айндаг, нүдэн нээх юм дээр нээдэг. Зохион байгуулалтаа бүх гэмт хэргийн цаана төрийн хүчний байгууллагууд тодорхой хэмжээгээр оролцдог байгаа. Энэ дээр бол энд оролцож байгаа хүмүүс санал нэгтэй байгаа хаа гэж бодож. За сая дээр хүний эрхийн үндэсний комиссараас Тайланд дурдсан тоонууд дотор бол их зовлонтой тоонууд байгаа маа. Илээр ярихаар нэг хэцүү, ярихгүй байхаар нэг хэцүү. Нэгэнт энэ сайт дээр байгаа учраас би тэрийг давтаж ярмааргүй. Үнэхээр одоо сэтгэл эмзэглэмээр тийм үнэмшмээргүй тоонууд гардаг харамсалтай энэ нэлээд дарагдсан мөртлөө би бол энэ 3-1 тоо гарч байгаа л гэж бодож байгаа. Игэнх нь бол дарагдаж мэдээлэгддэггүй. Сая тэр Төв аймгийн асуудал ярьлаа. Сая тэр 5 настай хүүхдийн асуудлыг ярьлаа. 5 настай хүүхдийн асуудлыг ярингууд тэр үндэсний нөгөө хуучнаар шүүхийн шинжилгээ нас шүү лээ. Үндэсний төв болцсон тийм ээ. Үндэсний төвийн даргын дуудаж ирээд за энэ хүүхдтэй холбоотой тэр 13 настай хүүхдтэй холбоотой танай шинжилгээний баримтыг аваад ир гэсэн. Над дээр аваад ирсэн. Яг авчснараа дүгнэхэд бол энэ бол үлдэгдсэн шинжилгээний дүн гарцсан байсан. Энэ дээр прокурор хойр хандсан. Би прокурор дээр өөрийн биеэр очиж тэр хяналтын прокурор дээр нь үг хэлсэн баг. Үг. Яагаад ийм тодорхой гэмт хэрэг танай прокурор дээр ингээд цагаатаад идэв юм бэ? Та нар яагаад ингээд хойнг ажиллаад идэв? Яагаад 13 настай хүүхдийг жочид буудалд тавиачаад амруу арх зутгаж агаад шүд ам нь гэмтсэн ийм тохиолдолд энэ хүмүүс нь гадуур байцаагч идэв юм бэ? Энэ асуудлуудаар ингээд өөрийн биеэр оролцоод явж байгаа. За өнөөдөр бид нар инх цагт халах голын болон чөлөөлөх дайнд алдсан цэрэг эрсээс олон хүнээ тэр дотор хүүхдүүдээ ганцхан жилийн дотор алдсан ийм аимшигтай статистик байгаа байхгүй. Халах голын дайн, чөлөөлөх дайн бол дэлхийн дайны түүхэнд бас тэмдэглэгдэж явдаг. Өнөөдөр бид нар инх цагт энээс олон хүний одоо амийг тэр дотор хүүхдийн асуудлыг ингээд яриад явж байна. За мэдээж асуудлыг хурдтай шийдэх гэмт хэрэгтнүүд эрсгийн этгээдүүдэд охио санаж өгөх зорилгоор миний зүгээс ямар юм санаачилж байна гэхээр би бас энэ хилцүүлэг байгаа учраас ярих гэж бодож байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг хөнөөсөн, дарчлаанд зовоосон, балмад хэрцгий алгын гэмт этгээдүүдийг цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа хууль зүйн дотоод хэргийн яамд бол өнөөдөр хургуулж байгаа.
Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүст мөн ерөнхийлөгчийн зүгээс энэ ажлын хугацаанд уучлал үзүүлэхгүй гэсэн ийм хатуу бодолтой байгаа. Зүв баха. За Монгол улс 2012 оны 12 сард цаазаар авах ялыг хаалгаж чиглэсэн иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 2 дугаар нэмэлт протокол нэгдэж орсон нь миний бодлоор бол цагаа олоогүй эртэгдсэн ийм үйлдэл болжээ гэж дүгнэж байгаа. Цагаа олоогүй гэдэг нь өнөөдөр манай нийгмийн хөгжил энэ ажилгүйдэл ядуурлалтайгаа холбогдоод гэмт хэргийн нөхцөл байдалтайгаа уялдахад цагаа олоогүй гэсэн дүгнэлтийг хэлээд байна л да. Бидний өнгөрсөн 27 жилд гаргасан түгээмэл давтамжтай алдаа бол үндэсний онцлог, үндэсний өвөрмөц нөхцөл байдлыг үл хэрэгсэн гадаадын дуршлаг нэрээр элдв дуршилт, хууль заалтуудыг нэвтрүүлж ирсэн явдал бол өнөөгийн хамгийн том алдаа юм болов уу гэж дүгнээд байгаа юм. Дэлхийн улс орнуудаас одоо 58 улсын цаазын ялыг хэрэгэлсэн хэвээр байгаа дотор хөгжилттэй орон хэмээн даган дуурайхыг хүсдэг бидний одоо энэ хөгжилттэй орн байна, энэ шиг болох юмсан гэдэг Япон, Америк нэгдсэн улс зэрэг улсууч гэсэн өнөөдрийг хүртэл цаазын ялтай байгаад байгаа юм байна. Бид нар бол үндэсний эрхийг бол бас бодох ёстой. За цаазаар авах ялыг хүмүүнлэг бус хэмээн үздэг хэрэглэхгүй байх уриалга олон улсад бас нэлээд тархдаг. Гэвч өөрийгөө хамгаалах чадваргүй багчуудыг зэрлэгээр хөнөөж тарчилган тэднийг амьд явах эрхийг буснуулсан гэмт этгээдүүдэд амьд үлдэх эрх ёстой байгаа юу гэдгийг бид нар бас энэ сошиалоор энэ бусад сүлжээгээр бол санал асуулга явуулах хэрэгтэй юм болов уу гэж би бодож байгаа. За түрүүн хэллээ энэ цаазаар авах ялтай холбоотой асуудлаар хууль зүйн дотоод хэргийн яамд одоо санал хөргүүлж байгаа. Энэ санал яам дээр хилцээд одоо би яг тэгвэл их хурлын гишүүд байдаг, хууль зүйн яамны сайд нь өөр их хурлын гишүүн олон жил явсан учраас энэ асуудал дээр ямар саналтайгаа бэлдээд өрүүлэх юм бол энэ одоо асуудлыг их хурлаар оруулъя гэсэн үг юм байнамаа. За цаазаар авах ялгүй болсноо зарласан цагаас хойш Монгол улсад онц хүнд харгас хэрцгий гэмт хэргүүдийн тоо эрс өссөн болохыг сүүлийн жилүүдийн тоо баримт хангалттай харуулж байна. Юу гэж байна гэхээр цаазаар авах ялгүй болсноо зарлснаас хойш онц гэмт хэрэг одоо харгас гэмт хэргүүдийн тоо цаазтай байх үеийн ялнаас бол өндөр гарсан байна гэдэг статистикийг бол яриад байгаа юм. За нөгөө талаар хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй илрүүлэхэд иргэдийн оролцоог татах, хуулийн байгууллагуудаа хамтран ажиллах тогтолцоог бий болгох нь өнөөдөр нэлээд чухал асуудлууд байна. Энэний нэг нь бол энэ иргэний танхим дээр энэ асуудлыг татаж авч ингэж хилцүүлж байгаа нэг зөв одоо асуудал юм аа. Энийг бол бид нар байн үр дүнтэйгээр цааш ямар шүү хэлбэрээр хилцүүлэх вэ гэдгийг 21 аймаг 9 дүүрэг хотуудаар бол явуулах ёстой юм шиг ийм санал гарч ирж байна. Энийг бас та бүхэн дэмжих байхаа гэж бодож байна. За ингээд эцэст нь юу хэлэх гэж байна гэхээр дахин хэлээ энэ хүү хилцүүлэхэд оролцож байгаа та бүхэн дахин баяр хүргье. Тэгээд энэ хилцүүлэг цаашдаа хилцэгдээд олон үр дүнтэй цаашдаа юу хийх вэ гэсэн санаачлагуудыг бас гаргах ёстой болов уу гэж бодож байна. Эндээс бол энд бараг энд ирсэн хүмүүсийн 90 орчим өмнө эхчүүд, эмэгтэйчүүд байна. Бодит зүйлийг зүрх сэтгэлээсээ ярих байхаа хилцүүлэг бол амжилттай болоосоо гэж хүсэж байна. Цаашдаа ерөнхийлөгчийн хуваар энэ хүүхдүүдийн асуудал, хүүхдүүдийн хүчирхийллийн асуудлаар байнга анхаарал тавьж ажиллаж явах болно. Баярлалаа. За энэ Монгол улсын ерөнхий прокурорын газраас ийм жил болгон статистик тоонууд орж ирдэг. Эндээс бол одоо жишээ нь 25 хүртэлх насны залуучуудын амиа хорлолт гэл ингээл маш өндөр статистиктэй одоо гараад ирж байгаа. Энэ дотроос 15-аас 19 насны хүүхдийн амиа хорлолт гэл бас ингээл өндөр статистик. Сүүлийн үед өсвөр насныхны статистик амиа хорлолтоор бол маш өндөр гарч ирж байна. Энэ дахиад нөгөө ажилгүйдэл, ядуурл, авилгал, хэл, хахуул. Өнөөдөр уул уурхайг шүтэж амьдрснараа бид нар юунд төрөв? Баян ядуугийн хоосны ялгаа асар өндөр хүрсэн.
баян дэлхийн хэмжээнд баяжсан ядуучуудын тоон бараг 99%-аар доош байгаа. Дундаж давхар буюу нийгмийг авч явдаг бүгэл бүтэн давхар байхгүй болсон. Сэхэтнүүд байхгүй болсон. Сэхэтнүүд маань ядуучууд болж байгаа. Дундаж давхар маань ядуучууд болж байгаа. Бүгд зээлтэй өөртөө аж ахуйн дампуурсан хаалгаа хаасан бүгд цалингийн мөн одоо тэтгэврийн зээлтэй болсон. Ийм л одоо ирээдүй гэх юм уу юу гэдэг ямар одоо дүр зурагтай улс оронд бид нар байна. Гэхдээ бид нар хэрвээ их хурлын дарга ерөнхий сайд 3 хамтраад гар нийлээд ажиллах юм бол энэ баян баялагтай урт түүхтэй орныг богино хугацаанд босгоод ирнэ гэсэн ийм эрмэлзэлтэй байгаа шүү. Энийд бол ард түмний буюу та бүхний дэмжлэг биднэрт хэрэгтэй байгаа. Баярлалаа. За, Монголын ерөнхийлөгчид баярлалаа.